Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-ийн бүлгээс гарч байгаа гэдгээ зарлалаа. Гуравдугаар Чарльз хаан Америк нэгдсэн улсын Конгрессийн өмнө илтгэл тавьжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаанаар Хятад, Япон, Европын холбооны төлөөлөгч нар өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар санал зорилтлоо. Elon Musk Sam Altman-арын шүүх хурал эхэлж байна. Арим дөрөв зөвчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс сорчлон хүргэдэг Тэнгэрлээсийн гадаад мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулъя. За ОПЕК-ийн бүтцэд дөргил дүүсэх хэмжээний томоохон шийдвэр гарсан байна. Арабын нэгдсэн Эмират улс 5 дугаар сарын 1-ээс эхлэн энэхүү байгууллагаас гарахаар болсон гэдг өнөөдөр зарлалаа. Энэхүү алхам нь дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийг зохицуулдаг, ялангуяа ойролт орондын гол олборлагчдыг нэг дор зангиддаг олон улсын эвсэл бүлэгт маш том зохил болж байгаа гэсэн үг. Арабын нэгдсэн Эмират улс нь өнгөрсөн 2 сарын хугацаанд Ираны пуужин болон дроны товтлогоонд дуудаа өвтөж байсан. Үүнтэй зэрэгцээд Орон улсын хоолоогоор дамжих усан тээвэрч гэсэн саатаж нефтийн экспортын урсгалд ноцтой дарамт учраад байна. Энэ бүхэн нөрөө Эмират улсыг эдийн засгийн гол тулгуур нь болдог газрын тосны экспорт нь шууд нөлөөлж улс төрийн болон эдийн засгийн дарамтыг нэг дор нэмэгдүүлсэн хэрэг болсон байгаа юм. Тиймдээ чинхүү ОПЕК-оос гарч өөрийн улсын ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд гаргаж байхаар шийдвэрлэж байгаа гэдгийг зарлаж байгаа. Арабын нэгдсэн Эмират улс нь ОПЕК-ийн хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг байсаар ирсэн. Тус улс нь 1967 онд тухайн үеийн Абу Даби Эмиратаар дамжин байгууллагад нэгдсэн баг. Энэ ОПЕК байгуулагдсанаас ердөө 7 жилийн дараа болсон явдал байгаа. Өнөөдрийн байдлаарч гэсэн Арабын нэгдсэн Эмират улс нь Сауди Араби, Иракийн дараа орох ОПЕК доторх 3 дахь том олборлогч хэвээр. Тиймээс тэдний гаргаж байгаа энэхүү шийдвэр нь зөвхөн нэг гишүүний асуудал биш, харин бүх системийн тэнцвэрт нөлөөлөхөөр хэмжээний өөрчлөлт гэгдэж байна гэсэн. Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний яамны мэдээлэлээс харахад тэд ОПЕК-оос гарахдаа зах зээлийн доктортой байдлыг дэмжих байр суурь хിവэрэ хадгалсан хിവэрэ байна. Гэхдээ цаашид үйлдвэрлэл экспортын шийдвэрээ илүү хурдан, илүү бие даасан байдлаар гаргах боломжтой болж байгаа учраас энэ алхмыг хийсэн гэж. Өөрөөр хэлбэл ОПЕК-ийн хүрээнд багцсан хамтын зохицуулалтаас илүүтэйгээр зах зээлийн бодит нөхцөлд уян хатан хариу үзүүлэх систем рүү шилжихийг зорж байна гэсэн. Мөн Арабын нэгдсэн Эмират улс нь 2027 гэхэд өдөртөө 5 сая баррел олборлох хүчин чадалтай болохоор зорж байгаа юм байна. Үүнд хүрэхийн тулд илүү бие даасан бодлого хэрэгтэй байна гэж албаныхан үзсэн байгаа юм. Дараагийн онц мэдээ. Америк нэгдсэн улсын байгуулагдсны 250 жилийн ой зам Англи-Америкийн олон зуун жилийн холбоог дурсах айлчлалаа гэгдэж байгаа хаан Чарльзын Америк нэгдсэн улс дахь айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр тэрээр Америкийн Конгресст илтгэл хэлэлцүүлсэн байна. Түүхэндээ хатан хаан Элизабет 1991 онд Конгресст үг хэлснээс хойш анхудаа энэхүү Британи улсын хаан энэхүү эндэр дээр гарч байгаа хэрэг. Хаан Чарльз илтгэлийнхээ эхэнд ойролт орнод Европ дахь мөргөлдөөнүүд дайнуудын талаар дурдж ярьсан байна. Түүний хэлж байгаа нэг чухал санаа нь Америк нэгдсэн улс болон Их Британи улс зарим үед санал зөрүүлдэж ирсэн ч гэлээ үргэлж асуудлаа шийдвэрлэж шийдэл хайсаар үүнд хүрсээр ирсэн учраас хамтдаа одоо ч гэсэн цаашид урагшлах хэрэгтэй гэсэн ийм санаа байл. Илтгэлийн төгсгөл тэрээр хоёр орны харилцааг эвлэрэл шинжилэл гэж тодорхойлсон байгаа. Уур амьсгалыг зөөлрүүлэх оролдлого байсан гэж хэлж болно. Дональд Трамп илтгэлийн дараагаар хааны тухай хэлэхдээ тун гайхалтай хүн юмаа гэж хэлсэн байгаа нь богино хугацаанд гэсэн хоёр улсын эрх баригчдын хоорондох харилцаа зөөлрч байгаагийн дохио болсон гэж хэлж болохоор байна. Гэхдээ Дональд Трампын улс төрийн байр суурь огцом өөрчлөгдөг учраас энэ дулаан уур амьсгал хэр удаан үргэлжлэх нь бол тодорхойгүй. Дашин дуртахад хаан Чарльз нь итгэлдээ НАТОг онцолж ирсэн байна. Гэхдээ Америк нэгдсэн улсын энэхүү эвсэлд гүйцэтгэж байгаа үүргийг сануулж үргэлжлүүлэн эвслийн чухал гишүүн хിവэрэ байж оролцоо сайтай байхыг уриаллаа. Түүнчлэн Украины асуудлыг хөндөж тус улсыг хөсөр хаяхгүй байхыг уриалсан байна. Энэхүү олон зүйл яригдсан ч гэсэн ганц яригдаагүй хэрнээ итгэлийг сүүдэр шиг дагаж байсан нэг сэдв үлдээд байсан нь Джеффри Эпштейнтэй холбоотой асуудлууд байна. Энэхүү айлчлал нь нэг талаасаа түүхэн ёслол, нөгөө талаасаа нарийн тооцоотой дипломат тоглолт байлаа гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Хаан Чарльзын хувьд ил тод зөрчилтэй асуудлуудыг шууд хурцгаж дурдж ярихгүйгээр харин тэнцвэр хамтын ажиллагааг эрхэмлэхийг ерөнхий илтгэлд уриалсан өнгө аясыг нь тодорхойлсон. Гэхдээ Вашингтон болон Лондон хоёрын харилцаа бодит байдал дээр эмзэг хിവэрэ байгаа гэдгийг санахын зүйтэй. Энэхүү айлчил нь асуудлыг бүрэн шийдэх гэхээсээ илүү турх хугацаанд зөөлрүүлэх оролдлого барьсан гэсэн. Дараагийн онцлог. За нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн далайн аюулгүй байдлын асуудал арга хуралдаан дээр Хятад, Япон, Европын холбооны төлөөлөгч нар хоорондоо нэлээд хурц маргааныг өрнүүлээд амжилаа. Энэхүү маргаан нь зүүн Хятадын тэнгис, өмнөд Хятадын тэнгис, мөн Тайваны хоолын асуудлыг тойрсон бүс нутгийн асуудлыг дахин олон нийтийн анхаарлын төвд авчирсан байна. Япон улсын гадаад хэргийн дэд сайд Kunimutsu Aino нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаанд хэлэхдээ зүүн Хятад тэнгис болон өмнөд Хятад тэнгист нөхцөл байдалд санаа зовниж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн хүч хэрэглэн газар нутгийг хүчээр өмчлөх, эзэмшлээ тогтоох оролдлого, үүнээс үүдэлтэй далайн болон агаарын чөлөөт хөдөлгөөнийг хязгаарлахыг эсэргүүцэж байгаа гэлээ. Үүнтэй зэрэгцээд нэгдсэн үндэсний байгууллага дахь Европын холбооны төлөөлөгч Stavros Lambrinidis өмнөд Хятад тэнгисийн хурцдмал байдал нь дэлхийн худалдааны гол замд сөргөөр нөлөөлж олон улсын дэг журамд сорилт болж байна гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Гисэн хэдийч сонирхолтой нь тэдний аль нь ч Хятад улсыг нэрээр нь шууд дурдж ярьсангүй. Гэвч яхаарахгүй Хятадын эрх баригчдын игдүүцлийг хүргэсэн болох нь гарцааг байна. Тодорхойлбол Хятадын нэгдсэн үндэсний байгууллага дахь дэд элчин сайд Sun Lei Японы мэдгдлийг үндэслэлгүй гэж үзэн бодит байдлыг гуйвсан хэмээн шүүмжиллээ. Мөн Европын холбооны төлөөлөгчийг өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар баталгаагүй хариуцлагагүй мэдгдэл хийхгүй байхыг анхааруулсан байна. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлэхийн зэрэгцээ Хятадын төлөөлөгч Японы эрх баригчдыг мөн шүүмжлээд амжлаа. Тэрээр харин ч зүүн болон өмнөд Хятад тэнгисийн нөхцөл байдал доктортой байгаа. Өмнөд Хятадын тэнгис нь дэлхийн хамгийн чөлөөтэй далайн тээврийн замуудын нэг хിവэрэ. Харин Япон сүүлийн үед хөлөг онгоцуудаа энэ замд илгээж Тайваны хоолойд санаатайгаар өдөн хатгалах хийж байна гэж буцаан буруутгасан байна. Тайван нь өөрийгөө тусгаар улс гэж үздэг боловч Хятад улс Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээч бүс нутгийн улс орнууд Тайваныг дэмжихийг нааштай хүлээж авдаггүй. Харин ч бүр зөрчиж болохгүй улаан шугам шүү гэж анхааруулдаг байна. Энэ удаад ч тэр нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаанаар ээлжид анхааруулгаагүй дамжлаа. Ийхүү нэгдсэн үндэсний байгууллагын танхимд болсон энэ маргаан нь энгийн нэгэн зөрчил биш, харин далайн чөлөөт тээвэр, Тайваны тусгаар тогтнол, Тайваны хоолой зэрэг асуудлууд Хятад, Японы хоорондох хамгийн эмзэг геополитикийн асуудлууд хിവэрэ байгааг харуулсан хэрэг болж байна. Дараагийн мэдээ технологийн салбарт шуугиулаад байгаа нэгэн шүүх хуралтай холбоотой. Технологийн салбарынхны анхаарлын төвд ороод байгаа Elon Musk болон Sam Altman нарын хоорондох шүүх хурлын өнөөдөр 2 дахь өдөр нь болж байгаа юм. Энэхүү хэрэг нь өөрөө хиймэл оюун ухааны салбарын ирээдүйд нөлөөлж болцсошгүй маш том хэрэгүүдийн маргаануудын нэгэ гэж тооцогдож байгаа. Өнөөдөр гол гэрчүүдийн мэдүүлгийг шүүгчид сонссон. Elon Musk-ийн хувьд өнөөдөр анхны гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Тэрээр өөрийн өссөн орчин үүсгэн байгуулсан компаниуд мөн OpenAI-г 2015 онд хэрхэн хамтран үүсгэн байгуулсан түүх мөн тухайн байгууллагын одоогийн бүтцийг юу гэж харж юу гэж шүүмжилж байгаа вэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тухайлбал тэрээр OpenAI-д ашиг олох зорилготой бүтэц байгууллага байхыг бүрэн бол эсэргүүцсэнгүй гол нь компани толгой хэсэг нь ашигын төлөө байж болохгүй. Ашигын төлөө ажиллаж байгаа хэсэг нь давмгайлж мөн болохгүй. Өөрөөр хэлбэл сүүлэн толгойгоо удирдах ёсгүй гэсэн санааг илэрхийлсэн байна. Ашигын төлөөх зорилго нь анхны эрхэм зорилго буюу хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлнэ гэсэн энэ зорилгыг гажуудуулж байна гэж тодорхойлсон. Мөн OpenAI-г байгуулах үндсэн шалтгаанаа тайлбарлахдаа Google компани тухайн үед зах зээлд хэд давмгай байсан учраас зах зээлд тэнцвэрийг бий болгох зорилготойгоор байгуулсан гэсэн байна. Тэрээр энэ санаа нь Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох Larry Page-тэй маргалцсны дараагаар бий болсон гэж мэдүүлсэн байна. Энэ хэрэг нь зөвхөн хоёр бизнес эрхлэгчийн маргаан биш, харин хиймэл оюун ухааны ирээдүйн хяналт, ашиг сонирхол, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох томоохон эргэцэн маргаан тулаан болж байна гэж салбарын технологийн орхойд дүгнэж байна. Маргаан эхэлсэн шалтгааныг харъя гэх юм бол 2015 оны үеийг ярих хэрэгтэй болно. Тухайн үед OpenAI-г Elon Musk, Sam Altman мөн хэдэн судлаачдын хамтаар хүн төрөлхтөнд ашигтай байдлаар л хиймэл оюуныг хөгжүүлнэ гэсэн юм зорилготойгоор байгуулж байсан. Одоогоор OpenAI компани нь ашигын төлөө болохоор хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг хийгээд байгаа нь энэ мэтчлэн Elon Musk тэргүүтээ хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж байна.
За Мета компани хятадын хиймэл оюун ухааны салбарт захиур хаглаад байгаа томоохон худалдан авалтыг хийж хиймэл оюуны стартап Manius-ыг худалдан авсан байна. Ихтэй 2 тэрбум $2 зарцуулсан. Гэвч өнөөдөр Бээжингээс үүнийг хориглож зогсоож буцаахыг шаардсан байна. Дональд Трамп Ши Жинпинээр тун удахгүй уулзах гэж байгаа гэдгийг санахын зүйтэй. Энэ үеэр энэ мэтийн хоёр улсын технологийн салбар дах маргаантай асуудлууд чухал хэлцэгдэх асуудлуудын игнэнд орох нь гарцааг байна. Бээжингээс албаныхан даван гарагт мэдээлэл гаргаж, Мета болон Хятад улсад анх үүсгэн байгуулагдсан хиймэл оюуны стартап Manius-ийн хооронд хийгдсэн ойролцоогоор $2 тэрбум хилцлийг цуцлахыг шаардсан байна. Тэгвэл хилцэл яагаад маргаантай болсон бэ гэдгийг тайлбарлахын тулд Manius компани түүхийг харах хэрэгтэй. Энэхүү стартап нь анх Хятад улсад байгуулагдсан өнгөрсөн жил өөрийн гэсэн агентийн хиймэл оюун буюу хэрэглэгчийн өмнөөс бие даан ажиллах чадвартай системээ танилцуулснаар олонний анхаарлыг татсан. Гэвч дараа нь энэхүү компани төв офсоо Сингапур руу шилжүүлж үйл ажиллагааныхаа ихэнхийг гадаадад төвлөрүүлсэд нь дотооддоо ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Үүн дээр нэмээд Мета компанид худалдагдсан тухай мэдээ гарснаар олон нийтийн дургуутал илүү нэмэгджээ. Хятадын захин орчимд зарим хэрэглэгчид энэхүү хэлцлийг урвалд барууны талд худалдагдаж орсон хэрэг гэж буруутгаж Америкийн нэгдсэн улсын технологийн хоригийн бодлоготой холбон шүүмжилсэн байна. Үүний дараахан Бээжин маш хурдан хариу арга хэмжээ авч 1-р сард энэхүү хэлцлийг шалгах мөрдөн байцаалтыг албан ёсоор эхлүүлсэн байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар энэ нь Хятадын стартапууд гадаад руу технологио зарах жишг үүсгэхээс сэргийлэх зорилготой байж магадгүй гэлээ. Хамгийн төвхтэй асуудал нь энэхүү хэлцэл аль хэдийн бодит амьдрал дээр хэрэгжээд эхэлчихсэн байгаад оршно. Мета худалдан авалтаа зарласны дараагаар Manius-ийн технологиг дотоод системд нэгтгэж стартапын удирдлагууд хүртэл тус компанид ажиллаж эхэлсэн байна. Тиймээс Бээжингийн шаардлага хэрэгжлээ гэхэд зөвхөн хууль эрх зүйн төдийгүй технологи хүний нөөцийн төвшөнд маш төвхтэй буцаалтуудыг хийх шаардлага үүснэ. Мета компани зүгээс энэхүү хэлцэл нь бүх хууль тогтоомжид нийцсэн. Одоо шалгалтын үр дүнг цохистой байдлаар шийдвэрлэхийг хүлээж байгаа гэлээ. Гэвч тэд Бээжиндээ яг яаж тохиролцох талаар тодорхой тайлбарыг өгсөнгүй. 5-р сар гарч байна. Олон улсад томоохон компаниудын эхний улирлын санхүүгийн тайлангууд гарч эхлээд байгаа. Ерөнхий дур зургийг нь харах юм бол компаниуд өсөлтөө хадгалахаар хичээж байгаа боловч геополитикийн эрсдэл яхаарахгүй боддоор саад болж байгаа нь бол харагдлаа. Ялангуяа 2-р сарын сүүлчээр Ормосын хоол хаагдсан явдал нь зөвхөн нефтийн урсгалыг хязгаарлах гэдгээс гадна дам нөлөөгөөр буюу шууд бус нөлөөгөөр дэлхийд дахинд логистикийн зарлалыг бүхэлд нь өсгсөн байна. Улмаар компаниудын ашигт ажиллагаа буурч эхэлсэн дүр зургууд харагдаж байна. Нефтийн зах зээлийн жишг нь баррел нь $100 хүртэл өсөж, далайн тээвэр шатгууны зардал огцом нэмэгдснээр олон улсын логистикийн өртөг дунджаар 10-15% өссөн байгаа нь компаниудад бодит дарамт болж эхэлжээ. Тухайлбал дэлхийн хамгийн үнцэнтэй компаниудын нэг болох Apple Inc компани өндөр гүйцэтгэлээ хадгалж $143.8 тэрбум орлого, $42.1 тэрбум цэвэр ашиг олсон байна. Мөн компани нийт орлогын бараг талыг бүрдүүлдэг iPhone-ы борлуулалт $69.7 тэрбум хүрч өсжээ. Гисэн эдэж нийлүүлэлтийн зардал нь 8-10% нэмэгдсэн байгаа нь орлого болон цэвэр ашигын харьцааг 0.5-аас 1-1-ээр бууруулсан байна. Өөрөөр хэлбэл нефтийн үнийн өсөлт нь Apple компанид шууд бус нөлөө үзүүлж тээвэрлэлийн зардлыг өсгөх замаар ашигт ажиллагааг шахаж эхэлсэн гэсэн үг. Тайлан гарсны дараахан хувьцааны үн өссөн боловч удалгүй буцаад докторжиж эхэлсэн байгаа нь хөрөнгө оруулагчид макро эрсдлийг тооцож эхэлсэн болохыг илтгэж байгаа юм. Энэхүү нөхцөл байдал Tesla компанийн хувьд илүү тод харагдана. Тус компани $22.4 тэрбум орлого олсон боловч цэвэр ашиг нь ердөө $477 сая буюу ашиг орлогын харьцаа 2% байгаа нь зардлын хэмжээ хэр өндөр байгааг харуулж байна. Цааш тайланг нарийн харуул автомашины үйлдвэрлэлийн дундаж зардал $36,000-аас $38.5 хүрч өссөн байгаа нь ойролцоогоор 7% өсөлтөө. Үүнд тээвэр, түүхийд, батарей нийлүүлэлтийн зардал голлон нөлөөсөн байна. Үүний улмаас тайлангийн дараа хувьцаа мөн л адил богино хугацаанд өсөөд буцаад буурч хөрөнгө оруулагчид компани урт хугацааны ашигт ажиллагаанд эргэлзэж байгаа гэдгээ харуулжээ. Удаах нэгэн анхаарал татаж байгаа компани болох Intel корпорацийн хувьд орлогоо $13.6 тэрбум хүргэж өсгсөн боловч $3.7 тэрбум алдагдал хүлээсэн байгаа нь эрчим хүч үйлдвэрлэлийн зардлын дарамт ямар өндөр байгааг харуулж байна. Чип үйлдвэрлэл нь эрчим хүч их шаарддаг салбар учраас нефтийн үнийн өсөлтөөс шалтгаалсан эрчим хүчний зардал улиралдаа 10-12%-аар нэмэгдэж зөвхөн угсралтын шат дамжлагдал гэхэд $2.5 тэрбум алдагдал үүсгэсэн байна. Эдгээр 3 компани жишээн дээр нэг ижил дүр зураг харагдаж байна.
Нефтийн үн 25 орчим хувиар өсөхөд логистикийн зардал 10-аас 15 хувиар нэмэгдэж, авалмаар компаниудын ашиг орлогын харьцааг мэдэгдэхүйц бууруулж дарамт болж байна. Үүний зэрэгцээ S&P 500 болон Nasdaq индексүүд өсөлтөө хадгалж байгаа ч гэлээ байнга шахуу дээш доош огцом хэлбэлзэж байгаа нь зах зээл макро эрсдэлд хэр эмзэг байгааг харуулж байгаа юм. Хөтөлбөр үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг тавчаар хүргье. Азийн хөлбөмбөгийн холбооны их хурал Канадын Ванкувер хотод болсон боловч Иран улсын төлөөлөгчд ирсэнгүй. Энэхүү уулзалтын үеэр Ираны баг 2026 оны дэлхийн аваргад оролцох эсэх талаар ярьсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн Америк нэгдсэн улс Ираны зөрчилдөөнтэй холбоотойгоор визний асуудал гарч болзошгүй гэсэн болгоомжлол байсан боловч за ихтэй яг энэ шалтгаанаар төлөөлөгчд ирсэн эсэх нь мөн тодорхойгүй байна. Хэдийгээр төлөөлөгчд уулзалтанд ирээгүй боловч Ираны баг энэхүү тэмцээнд оролцох мандаттай хэвээрээ байгааг албаныхан хэлж байна. Австрали улсад 16-аас доош насныханд сошиал сүлжээ ашиглахыг хоригдсан бодлого бодит байдал дээр төдийлөн хэрэгжихгүй байгааг судалгаа харууллаа. Судалгаагаар 12-аас 15 насны хүүхдүүдийн 60% нь хориг хэрэгжиж эхэлснээс хойш дор хаяж нэг хориотой платформд нэвтрэх боломжтой хэвээрээ байна гэж хариулжээ. Энэхүү хоригт TikTok, Instagram, Facebook зэрэг томоохон платформуд багтсан. Гэхдээ өсвөр насныхан VPN ашиглах, өөр бүртгэл нээх зэрэг аргаар хязгаарлалтыг маш амархан тойрч гарч байгаа гэдгээ судалгаанд ярьжээ. Мексик улсын хамгийн хүчирхэг харт амхны бүлэглэлүүдийн нэг ийддэг Жалиско шинэ нэрний артелийн удирдагч Аудиас Флорес Силва баригджээ. Эл Жардинеро хочтой тэрээр өмнөх удирдагч алагдсны дараа түүнийг орлох гол хүн гэгдэж байсан юм а. Америк нэгдсэн улсаас баривчлах мэдээлэлд 5 сая $5 шагналыг амлаад байсан. Түүнийг Мексикийн Нарьят мужид замын хажуугийн нүхэнд нуугдаж байх үед нь баривчилсан гэлээ. BYD компани ашиг 2026 оны эхний улиралд 54.4%-аар буурч сүүлийн 6 жилийн хамгийн огцон уналтыг харууллаа. Орлого мөн 11.8%-аар буурч энэ нь 3 улирал дараас буурсан үзүүлэлт болж байна. Дотоодын зах зээлд борлуулалт нь сарж, Geely, Leap мотор зэрэг компаниуд зах зээл хүчтэй орж ирсэн нь гол шалтгаан болжээ. Тэгэлтээсийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.